Бадмандар суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Дугаарыг хамтран ажиллагчаар Future of Lifestyle Tokyo аппликейшн болон худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи компани нэрийдэдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Бадмандар радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрдэгэ. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Оронч Мөг хоёр ажиллаж байна. Орой минь төргий багшаа. За орой минь төргий. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол хамгийн агуу фараоны нууцыг оллоо буюу 2 дугаар Рамзес гэсэн сэдэв байгаа. За бид бүхэн бол Египтээр аялж үзсэн. Тэгээд яг тухайн аялж явах хугацаанд бол хаадын хүндийд 2 дугаар Рамзесийн бунхныг би бол бас очиж зорж үзье. Тэгээ одоо Рамзес гэсэн алдартай хүн шүү дээ. Тэгээ очиж үзсэн боловч яг ингээд сонголтоор ингээд 3 4 юу үзүүлдэг юм байлээ нэг тасалбараараа. Гэхдээ тэнд яг 2 дугаар Рамзесийн бунхан бол хаалттай байсан. Хэд хэдэн бунхнуудаас ингээд хаагаад сарын дотор одоо ингээд хүн оруулахгүй тэгээ нөө чийг агаар оруулахгүй тэгээ ийм байдаг учраас үзэж чадаагүй бас эндээ амир харамсаж байна. За тэгээд нэвтрүүлгийнхаа үйл явц руу шууд оръё те. Тэртээ 1778 онд Итали улсын энэ Падова хотод төрсэн циркчин, жүжигчин явсан, мөн барилгачин, инженерч байсан юм Giovanni Falcone гэдэг нэг юм эртний Египтийн судалгааны нэг юм амир алдартай хүн байт юм байна л да. За энэ ямар хүн бэ гэхээр өөрийгөө бол юм хадал явдал хайгч гэж нэрлэдэг. За ингэж нэрлэдэг байсан ч бас учиртай байгаа. Тухайн үед ер нь бол одоо бол археологчид янз бүрийн малтлах судалгаа хийхдээ маш нэхур нямба те ингэж малтлах судалгаа хийдэг штэ. За энэ нь өөрөө цаг хугацаа алдна. Хоёрдугаарт бас ингээ хөрөнгө санхүү те мөнгөтэй нэлээд холбоотой байдаг бол за мань хүн бол бэлцооны юу хийдэг гэсэн мэхлээр богино хугацаанд те механик төхөөрөмжүүд ашиглаад эрсдэлтэй нөхцөл байдалд хурдан шаламгаа ингээ ажилладаг байсан байгаа байхгүй юу. За тэгээ ийм ч учраас тэрээр бол нэг ийм нэр зүүсэн байгаа юм. Тэгээ тэр энэ арга барилынхаа ачаар бол эртний одоо Египтийн түүх соёлын олон дурсгалуудыг олж илрүүлсний дунд хамгийн агуу фараон гэгддэг 2 дугаар Рамзесийн булш буюу Кави одоо 7 гэсэн энэ одоо бунхан одоо ингээд бунхан болон дугаартай байхгүй. За тэрэн дээр бол Кави 7 гэсэн олдур буюу энэ Абидас дахь Ассирийн сүм, Локсорын хөшөө, Мемфис дахь одоо ингээд 2 дугаар Рамзесийн хөшөөнүүд ингээд багтдаг гэж. За ингээд 2 дугаар Рамзесийн хөшөөг олсон энэ хүн бол Египтийн түүхэнд дэх хамгийн агуу фараон шүү дээ тий 2 дугаар Рамзесийн булш Локсор хотын ойролцоох юм хаадын хүндид байдаг. За хаадын хүндий бол мэдээж тэр хавьдаа бол маш олон одоо хаад язгууртан тэдний одоо угсаа төрлийн хүмүүстэй эдгээрэн оршуулга байдгаараа бол алдартай. За тэгээ энэ яг 2 дугаар Рамзесийн хөшөө нь болохоор 168 м урттай олон өрөө сувгаар холбогдсон эртний Египтийн хамгийн том гоёмсог булшуудын нэг. Уг булшны ханан дээр бол тамийн ном, амдуйт болон Ра буюу нарны дуудлага зэрэг бурхны номлолуудыг ингэ сэлсэн байдаг. Үндсэн сэдврүүгээ одоо яг орохынхаа өмнө л шүү дээ. Хаадын хүндийн тухай жоохон дэлгэрүүлж ярих нь хэрэгтэй байгаа байхгүй юу? За хаадын хүндий бол эртний Египтийн нийслэл Пив буюу одоогийн Локсор хотын ойролцоо байдаг шин хаанчлалын үеийн фараонууд, мөн дээд албан тушаалтнууд тэдний одоо гэр бүлийнхэн бунхан, булшнууд байдаг газар юм. Яагаад энэ хүндийг ингэж одоо яг шин хаанчлалын үеийн фараонуудаар ингэ хийх болсон юм бэ гэдэг дээр бол ер нь анх бол нөгөө нэг Египтийн фараонуудыг чинь тэгээ шууд газар оршуулцдаг байсан шүү дээ. За тэгээ газар оршуулцдаг байсан болохоор цөөвөр чон олоод идчихдэг байсан. Энэс нь холбоотойгоор ингээ явсаар хагаад одоо пирамидуудыг хийж эхэлсэн дээ. Маш том пирамидуудыг хийж эхэлсэн. Гэсэн хэдий боловч энэ өөрөө агуу том сүрлэг орд байгууламж мөртлөө буцаагаад энд яг манай эзэн хаан энэ байна. Ороод тонооч гэсэн ийм сурчлага олоод өгч байгаа байхгүй юу? За тийм учраас нэг хэсэг явсаар гад яг энэ шинэ хаадуудын үед бол яг энэ хаадын хүндийд уулын тэр чулуулгыг ашиглаад тэр чулуу өөрөө зөөлөн чулуу шүү дээ шохон чулуу тий. За тэрнгүүр нь одоо ингэж бунхан хийдэг байсан байгаа юм. За тэгээ саяны 168 м урттай гэдэг нь ийм очиртай байгаа байхгүй юу? 18 дугаар зуунаас эхлээд энэ булшны ирэлчид дараа нь энэ археологчдын анхаарлын төв болсон одоо энэ хаадын хүнд шүү дээ тий. Энэ бол түүх соёлын өмнө төвийг хадгалж байгаа газар гэдгийг бол мэдж эхэлсэн. Хаадын хүндид одоогоор нийтдээ 63 булшиг нийгээд байгаагаас хамгийн алдартай нь бол бид бүгдээрээ сайн мэднэ Туту хамун буюу Тутха хамун гэдэг. За энэ булш бол Кави 62 юм а гэж. За энэ булшинд бол бас орж үтсэн. Миний орж үтсэн одоо ингээ бунхнууд байгаа шүү дээ тий. Одоо энэ бунхан булшнууд. За энэ дотроос бол хамгийн жижиг нь бол яг үнэндээ бол Туту хамууны бунхан байсан. Гэхдээ энэ нь хамгийн алдартай гэдэг нь огт тоногдоогүй байснараа хамгийн алдартай болчихж байгаа Туту хамууных. За тэгээд ер нь яг энэ хаадын хүндийг бол 1979 онд бол Пивийн бусад одоо ингээд хэсгүүдийн хамт те ЮНЕСКОгийн дэлхийн өв болгож бүртгэж авсан юм байна лээ. А тэгээд түрүүн хэлсэнчлэр бол Кави 7 булшийг 1817 онд
мөнөх одоо ингээд Амтрист гэдэг байгаа буюу Жовани Бэлцооны цэрэгч инженер те маш хурдан ажиллагаатай. За энэ хүн анх илрүүлсэн байдаг. Тэр булшны одоо ингээд том хэмжээ, олон өрөө, сувгийн нарийн бүтэц, хан дээрх бичээс сэлбэрийг судалж анхны тэмдэглэл зураглуудыг нь гаргасан байдаг. Түүний тэмдэглэл зураглууд нь бол өнөөдөр Англи, Италийн музейд одоо ингээд архивд хадгалагдаж судлаачид эртний Египтийн нууцыг тайлахад үнэтэй баримт болж өгдөг. Энэ өнгөр бас айгүй онцлогтой. Мэдээж хэрэг түүнээс хойш булшийг маш олон эрдэмтэн судлаач, археологчид судалж булснаас олдсон чимэглэлүүд оршуулгын эд зүйлсийг шинжилсэн. Энэ талаар бас цөөнгүй судалгаанууд гарсан байдаг. Египтийн адал явдал хайгч одоо саяны Бэлцооны те энэ бол их өндөр биетэй, том биетэй хүн байсан болохоор түүнийг бол агуу Бэлцооны гэж нэрлэдэг байсан. Гэхдээ бас энэ агуу гэдэг тодорхойлолт нь түүний археологт оруулсан хувь нэмрэнч бас тодорхойлж өгж байгаа те хамт явж байгаа. Бэлцооны Италийн одоо Патио хотын нэг юм цагчны гэр бүлээс гаралтай. 1803 онд Их Британи руу нүүж циркийн үзүүлбэрт оролцдог байсан бөгөөд Наполеон одоо Бонапартийн аян дайнуудын үед төв болон өмнөд Европоор аялан тоглолт хийж байсан. Ингэж явсаар 1816 онд Британий консул Хенри Солтын даалгавраар Локсороос том хөшөө дурсгалыг тээвэрлэх ажилд оролцож том одоо ингээ боломж аялах одоо ингээ боломж гарч эхэлсэн. Цаашлаад археологч болох юм замлал нь тавигдсан байгаа байхгүй юу. Тэгээ 1816 оны намар Бэлцооны одоо ингээд Мимоны толгой гэд хэмэх газар энэ барилгыг одоо ингээд Локсор хот руу ингээ бүрэн бүтэн тээвэрлэх хөргөх юм даалгавар авсан. Ингээд тэр даалгавраа амжилттай ч биелүүлсэн. Гэхдээ тэр Кайро буцах бодлого байсан. Консул Хенри Солт бас түүнд Египтийн эртний дурсгал зүйлсийг ирж олох судлах даалгавар өгсөн тул Бэлцооны нийл мөрний дагуу аялж судалгаа хийхээр шийдээд эндээ одоо ингээд эц төгсгөлгүй орсон байгаа. Тэр өөрийн гисэн завтай бас Солт аяллахын зардлыг нь төлөх учир санаа зовох зүйлгүйгээр судалгааны ажлаа хийдэг байсан. Мэдээж санхүү гэдэг бол маш одоо хэрэгтэй зүйл учраас. Ингээд 1817 онд нийл мөрний дагуу аялж Абу Симплимийн сүм Симплийн сүмийг анх удаа малтаж судалгаа хийсэн нь түүний хамгийн алдартай нээлт болсон. Улмаар тэр хаадын хүндийд 1-р сити мөн фараоны булшийг нээсэн бөгөөд 1818 онд Хиприний одоо пирамидын оршуулгын өрөөг судалсан анхны хүн болсон. За Бэлцооны олдруудаа Европ руу аваачиж 1821 онд Лондонд томоохон үзэсгэлэн зохион байгуулсан нь эртний Египтийн урлаг, соёлыг Европт дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгсэн хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Энд нэг зүйлийг одоо ингээд онцлоход Бэлцооны яг археологч мэргэжилтэй хүн байгаагүй. Ер нь бол яг ингээд Египтийн маллах судалгаа ер нь дундад зууны хамгийн анхны ингээд археологийн судалгаа эхэлж байгаа энэ археологийн маллах судалгаанд нээлтийг хийж байгаа хүмүүс бол яг мэргэжлийн археологчд гэхээс илүү нэг сонирхолтой хөтлөгдөж явсан хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За гэхдээ маллах бол маш системтэй хийдэг. Судалгаа олдруудаа гарамгаа нарийн зурж тэмдэглэдэг болохоор эрдэмтэд судлаачдаас бол ийм сайшаал хүрсэн нэгэн байсан. Эртний төв соёлын олдруудтай холбоотой бас нэгэн муухай хил амч түүнийг бас дагдаг. Хэдийгээр археологийн түүхэнд үлдсэн олон гайхалтай нээлтийг хийсэн ч тэр нандин олдруудыг гадаад руу буюу Европ руу зөөсөн зарж худалдсан гэж шүүмжлүүлдэг гэсэн үг байна. За тэгэхээр манай археологчид нэг иймэрхүү үйл явдалд нэлээд орооцолдож гоод идэг дэлхий дахинд за тэгээ нэг иймэрхүү юмтай бас л энэ хардл сэрдэл дагуулад явж байдаг. За одоо жишээ нь намайг анх бас яг археологийн нууцуд гэдэг дугаарыг хийгээд эхэлж ах ч гэсэн нэг иймэрхүү юм яриад төсч. За наадах чинь бол та жинхэнэ юм аа яг юу илээ та хэлээд өгөөч гэд нэг хэлчмээр За тэгээ түүний хийсэн нээлтүүдийг нь бол нэг нь бол 2-р Рамзесийн фараоны булш Рамзесийн түүх рүү одоо ингээ орохын одоо фараоны түүх тухай ерөнхий хэдэн зүйлсийг хэлэх хэрэгтэй болчиход байгаа. Эртний Египтэд бол фараон гэдэг бол хаан, төрийн дээд эрхтэн байсан. Гэхдээ фараон нь зүгээр нэг удирдагч бос. Бурханлаг шинжтэй эзэн хаан гэж египчүүд үздэг. Байсан тул эрх мэдэлч харьцангуй том. Өөрөөр хэлбэл улс орон, айрам, шашин шүтлгийч дээд тэргүүн байсан. Түүхэнд үлдсэн хамгийн алдартай фараонууд гэвэл 2-р Рамсес, Тутун Хамун, одоо энэ Хатшепсут, 3-р Тотомонс, Эхнатон гэдэг эдгээр фараонууд байгаа байхгүй. За тэгээ фараон бол бас химжээлшгүй эрх мэдэлтэй юм шиг харагдаж байгаа зү одоо ингээд бурханлаг дээрээс нь одоо ингээ хаан. Гэвтэл бас баг зэргийн одоо юм арт түмний дунд хүлээсэн үүрэгтэй
юм үүрэг бас байгаад байдаг. За энэ шинэ хаанчлалын үе гэдэг нь бол Египтийн эзэнт гүрний үе бол эртний Египтийн төр нийгмийн хамгийн дээд хөгжлийн үе. Энэ нь нийтийн тооллын өмнөх 1550-аас 1069 оныг хамаардаг. Тухайн үед одоо нэг 500-аад орчим жил үргэлжилсэн ийм үйл явдал байгаа. Тухайн үед Египчүүд дэлхийн хүн амын 20%-ийг эзэлж байсан бөгөөд энэ том эзэнт гүрэнд өөр өөрийн онцлогтой 3 том дайнаст буюу одоо ингээ эзэнт гүрэн буюу удам угсааныхан засаглаж байсан. Энэ 3 болвол 18, 19, 20 дугаар династийн түүхэнд агуу ялалт байгуулагч хэмээн алдаршиж үлдсэн 2 дугаар Рамзес болвол 19 дугаар династад одоо 19 дугаар угсаа залгамжлал гэж байгаа байхгүй угсааныхан гэж энэ үед хамаарч байгаа. За Рамзесийн угсааных нь анхандаа хаад байгаагүй. Түүний өвөө одоо Парамесу өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд Хоримхеп фараоны түүнийг залгамжлагчаараа нэрлэлээд хаан болгосон байгаа байхгүй. Түүний хүү 1-р Рамзес 19-р династ буюу хаадын ураг эхэлсэн. За 1-р Рамзес болон Ситра хатан хоёрын хүү 1-р Сити хаан байлаа. Сити болон түүний хатан Туя хоёр 3 хүүхэдтэй байсны ууган хүн багада өвчнөөр нас барсан бол охин Ти Рамзес 2 нь 9 мэнд өсөж бойдсон. Бага насны хүүхдийн эндэгдэл агиух байсан шүү дээ. Рамзес угсаа залгамжлагч тул фараон болоход шаардлагатай мэдлэгт багаасаа шамдаж 14 настайгаас эцгийн хамт хаан ширээг хувааж эзэмшиж байсан. Албан ёсоор 20 наснда хаан ширээнд суусан гэж үздэг. 2-р Рамзес хаан болоод төвлөрсөн засаглалыг бэхжүүлж хуулийг илүү чанд болгоход онцгойлон анхаарсан бөгөөд тухайн үед эргэтэн дархнуудтай холбоотой авилга, хээл хахуул, хатуу шийтгэл оноож эхэлснээрээ нэлээд алдарт гарч эхэлсэн. Рамзес хаан бол аян данж хаадуудын тоонд ордог. Тэр залуудаа дайн тулаанд гардан оролцдог байсан бөгөөд Лев, Нуби зэрэг Египтийн ойр орчимд гарсан бослого дайнуудад оролцдог байсан. Түүний оролцсон хамгийн алдартай тулаан нь бол 1200 нийтийн тооллын өмнөх 1286 оны Китшийн одоо ингээ Катишийн тулдаан гэж байгаа байхгүй. За энэ тулдаанд бол Хет улстай хийсэн дайн байдаг. За энэ дайнд бол Рамзес өөрөө цэргээ удирдах оролцож байсан. Энэ Катишийн тулдаанд хоёр талын айран бол хоёулаа маш хэмжээний хохирол амссан. Маш их хэмжээний хохирол амсахаас гадна энэ дайн тулаан цаашаа үргэлжлээд байх юм бол баг хоёр улс хоёулаа хүч чадал нь мөхсдөөд ер нь нэлээд сулрна гэдэг нь бол тодорхой болсон учраас хоёр талын улс хоорондоо инх найрамдлын гэрээ байгуулдаг байхгүй. За тэгээ энэ инх найрамдлалт бол гэрээ байгуулсан нь буцаага тэр Египтийг ч гэсэн тэр одоо тэр хетүүдийг ч гэсэн аварсан байж тарах гэдэг байгаа байхгүй. Хоёр тал хоёулаа энэ одоо ив найрамдлын гэрээ байгуулсан нь хоёулаа ялаагүй шүү дээ. Гэхдээ хоёулаа сэтгэл хангалуун үлдсэн. За тийм учраас яг энэ тулдааны дараа найрамдлын гэрээний дараа найр хийгээд Египчүүд бол энэ Пентаурын шүлэг хэмээх найраглалд хаана магтан дуусна нь хожим энэ Абу Симпл, Луксор, Карнак гэх мэт одоо энэ Рамсесүмийн одоо ингээд сүмийн чулуун гадаргуу дээр сийлэст үлдсэн байдаг. Ер нь эртний Египтэд хааныхаа гавьяа үүсийг ингэж магтах нь түгээмэл байсан нь фараонуудын булш чулуун хаан хөшөө дээр сийлсэн бичиг соёлын дурсгалаас нь харагдаж байгаа юм. Тэгэхээр энэ эртний тийм пирамид пирамидаас чинь өөрчдөө хаадын хөндий чинь даашаа одоо ингээ уулын нөхөлж цаашаа орж байгаа саяны тэр 168 м гүн бүр 10 метрээс ахуулаад одоо ингээ 168 200 метрийн ийм гүнзгий одоо энэ уулын бунхан байгаад байна. За тэгээ энэ бунхныг хийхийн тулд үнэхээр их хүн хүч. Тэгээ дээрээс нь тэнд үйлдэж байгаа тэр уран зураг зэргүүд нь бол бүр ингээ үнэхээр тансаг юм билээ. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулгаа. Бас манай эртний өмнөх гэж яхад тэр түүхийг бас янзын сайхан үлдээсэн байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи ивэнттэй ажиллаж байна. Тэгэхээр on time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн банктай хамтран шимтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ
ингэж үзүүлдэг. Тэгэхээр on time-ын гол онцлог нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж, тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг одоо санал болгодгоороо бусдаас ялгарч одоо деталь зүйлүүд дээр сайн ажилладаг байх нэ. Тэгэхээр on time-ын программыг Монгол орон даяар байдаг 6 болон 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% буюу 2 дэлгүүр тутмын одоо нэг нь ашигладаг гэхээр одоо бид бүхэн өдөр тутамдаа on time-ын үр шимийг хүртэж явдаг байх нь. За on time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүй банкнд очихгүйгээр байгаа газраасаа M-Business аппликейшнаар шууд авах боломжтой. Мөн тус аппликейшнаар шимтгэл багтай банкны карт уншигчаа захиалж байгаа газраа хөргүүлэн авах боломжтой байна. Та хараахан on time casting програмын хэрэглэгч болж амжаагүй байгаа бол on time гэсэн Facebook хуудас руу чат бичгээд одоо танд дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой. Тэгэхээр талбайн хажуу талд Central Tower-ын 708 тоотод одоо байршиж байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг уцаар авах хүсвэл 77 77 34 44 гэсэн дугаараас авах боломжтой. За ингээд одоо технологийн инновацийн шинэлэг байдал технологийн одоо хурдтай аль ухаалгын сонгосон нь одоо илүү их цаг мөнгө хөждөг одоо энэ цагт те та бүхэн бас on time-ыг сонгоорой гэж зөвлөе. Нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажилласан танай байгууллагын хамт олонд баярлалаа, амжилт хүсье. За маш их баярлалаа. За саяны хэд хийсэн тололдооны дараа бол Рамзес бол армаа шинжилж эхэлсэн байгаа байхгүй. За тэгээд тэр бол мэрэгжлийн цэргийн системийг нэвтрүүлсэн. За мөн яг үүнээс гадна армаа бол ингээ хурдтай хүчтэй техникүүдийг те ашиглахад бас анхаарч эхэлсэн байгаа. Тэгэхээр нэг шинжилэл хийгээд байна. Энэ шинжилгээг хийж байгаа яг энэ үед нь бол Рамзесийг одоо саяны тололдооны дараа 15 жилийн дараа яг энэ бүс нутагт нь бол энэ Асир те энэ ус ингээ хүчрхэж эхэлж байгаа байхгүй. Асир ус нэлээд хүчтэй болж эхэлсэн нь бол Рамзес 2 дугаар Рамзесийн санааг зовооссон. За тийм учраас тэр хүчтэй одоо улстай яаж одоо ингэж улс төрийн тоглолт хийх үү гэхлээр саяны нөгөө өмнө нь дайтад байсан хейт энэ улстай энхийн гэрээ байгуулж байгаа байхгүй. За энэ энхийн гэрээгээр бол гэрээ нь бол хос хэлээр бичигдсэн. Тэгээд энэ нь бол дэлхийн хамгийн анхны дипломат баримт бичих гэж түүхэн тэмдэглэгдсэн байдаг. Тий. За нөгөө талаас энэ бол Рамзесийн баримталж байсан гадаад бодлогын тэг ойлгох маш гэдэг том баримт байгаа байхгүй. Рамзес улсаа бүрэн бүтэн тусгаар байлгахын тулд одоогийнхоор бол дипломат гэрээ хийсэн гэсэн үг. Энэ гэрээндээ Египчүүд, Хетүүд бие биетэйгээ дахин дайдахгүй. Нэг талд нь аюул учруулбал туслахаар тохирж байсан байгаа юм. За энэ нь бол яг одоогийнхоор бол НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэл шиг одоо зарчим гаргаж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг бол НАТО бол аль нэг гишүүн улс руу дайсан халтгад бие биеэ хамгаалах зарчимтай. Тэгэхээр энэ чухал гэрээний үр дүнд бол Египт зүүн далайн өмнөд хэсэг буюу Сир ханан зэрэг одоо тэр нутгийг өөрийн хяналтандаа авсан гэж төвчд үздэг. Нөгөө талаас бүс нутагтаа баримтлсан энхийн бодлого нь Египт ба Азийн орнуудын харилцааг 50 гаруй жилийн турш тогтвортой байлгаж чадсан. Үүнийг дагаад худалдаа, арилжаа, эдийн засгийн харилцаа эрс сайжирч, хотууд ч хөгжиж, иргэдийнх нь амьдралч одоо төвхнөж, дэвшиж ингээд амьдрал ахын сайжраад эхэлсэн байгаа юм. За тэгээ Рамзесийн үед Египтийн өмнөд одоо Нуби одоогийн Суданы хойд хэсэгт нөлөөгөө тогтоож одоо алт, баялаг, татварын их үүсвэрийг баталгаажуулсан нь улс орных нь одоо эдийн засагт томоохон нөлөө үзүүлсэн. Мөн одоо баруун Европын Египтийн Лив угсаатны одоо бослого халдлагыг тэр даруй дараад улсын хил хязгаарыг хамгаалж чадсан. Үндсэндээ Рамзес бол Африкийн өмнөд хэсэг, баруун Азийн өмнөд хэсэг хүртэл нөлөөгөө тогтоож тухайн үеийн хүчрхэг гүрний байр суурийг баримталсан байгаа. Хоёрдугаар Рамзес газар тариалан усчлуулалтын системийг хөгжүүлсэн. Нийл мөрний савдах газар тариалангийн системийг өргөжүүлсэн. Түүнээс гадна тэр одоо Пи Рамзес буюу Рамзесийн гэр бүл хэмээх одоо юм хотыг байгуулсан байгаа байхгүй. Уг хотод нь 300 гаруй мянган оршин суугчтай хүм амтаа тий одоо ингээд ийм болтлоо одоо ингэж хөгжсөн. Энэ хотод томоохон сүм, ордон, аж үйлдвэр, худалдааны төвүүд байрлаж байсан. Ер нь Рамзесийн үед эдийн засаг, худалдаа, төдийгүй соёл тэр дундаа уран барилга сайн хөгжсөн. Рамзес өөрөө ч маш олон сүм, цогцлбор байгуулах зарлиг гаргаж, заримыг нь уламжлалт хэв маягаар, заримыг нь илүү орчин үеийн шийдлэр барьсан нь тухайн үедээ олонний анхаарлыг буюу харааг маш ихээр булааж байсан. Рамзесийн үеийн энэ их бүтээн байгуулалт хожимын дайн тулаан байгалийн гамшигын үеэр сүйдсэн.
За тэг гисэн хэдий болож одоо ч гэсэн Рамзесийн бүтээн байгуулалтын дээр одоо тэр Луксор хоттой тэр Луксорын музей одоо тэр Луксорын ингээл маш олон зүйлүүд байд юм билээ. Хоёрдугаар Рамзесийн үлдээсэн юм бол тэр Египт даяар зөндөө дүүрэн өөрөө ч гэсэн те аюу алдартай хаа маш олон жил хаан ширээнд суусан ийм хүн байсан болохоор түүний үлдээсэн одоо ингээд баялаг одоо ийм соёлын олдрууд байд юм билээ. За Рамзесийн хувийн амьдрал бол маш сонирхолтой бас баялаг. Мэдээж одоо түүхэнд үлдээсэн маш олон баялаг юмуд байгаад шүү дээ. Тэр бусад фараонуудын яг адил бол олон хатантай, олон хүүхэдтэй байсан. Гэхдээ албан ёсны анхны эхнэр нь бол Нефертари гээд Мерембут. Нефертари бол түүний анхны хатан байгаа зогсгүй мэрэгэн ухаан, эрдэн боловсрлоороо хааныхаа ч те ард иргэдийнхээ ард түмнийхээ ч гэсэн ингээд сэтгэлийг ингээд агиух татсан байгаа байхгүй. Тэр одоо Пи буюу тухайн үеийн одоо Египтийн нийслэлд сурвалжит айлын охин байсан. За Нефертари бол гэдэг нь бол 18 дугаар уургийнхны одоо Яхмус Нефертари гэдэг хатны нэрээс улбаатай гэж үздэг. За Рамзесийн угсааных нь нийл мөрний хөндийгөөс гаралтай тул нийслэлийн одоо ингээ язгууртан нөлөө бүхий гэр бүлтэй ураг барилдах нь цаанаасаа бодлогын чанартай гэрлэлт байсан гэж үздэг. Тэр хоёр Рамзесийг хаан ширээнд өргөмжлөгдөхөөс өмнө гэрлсэн. За бие биедээ хайртай дундаасаа 8 хүүхэдтэй хос байсан. Хостой 8 хүүхэд төрсэн. За Рамзес хаан суусныхаа 25 жилийн дараа буюу нийтийн тооллын өмнөх 1255 онд Абу Симбилд 2 сүмийг бүтээн байгуулсан нь нэг нь бол баг сүмийг нь Нефертари хатанда зориулж барьсан байгаа байхгүй. За тэр Нефертари хатан нь маш ухаалаг, боловсролтой, дипломат ёсон ч нөлөөтэй. Рамзесийн зүрхэн төдийгүй төрийн одоо ажилч гар бие оролцдог байсан байгаа байхгүй. Жишээлх юм бол одоо яг Монгол хатадтай адилхан байгаа шүү дээ. Монгол хатад чинь ер нь яг хаантайгаа адилхан синтез суудаг шүү дээ. Ийм юу байхгүй шүү дээ. Тэгээд нэг аим гоё инхрийлсэн, хайрлсан тэр зураг мөргөн дээр тэгж харагддаг шүү дээ. Одоо Иранд одоо Монгол хаатын зураг мөргөн дээр. За тэрнтэй адилхан яг л энэ Рамзес ч гэсэн энэ хатанда яг ингээд өөртөө адилхан юм зарим үйл явдлуудад баг ингээд өөрийн хатныг өөрөөсөө ингээд том хөшөөгөр ингээд төрсөлж хийсэн байх зэргийг ингээд харах юм бол энэ хатантаа нэлээд илүү хайртай байсан юм шиг байна. За тэгээд энэ хатан ч гэсэн төрийн хэрэгт бас ингээд давхар оролцдог байсан гэсэн шүү дээ. Жишээлбэл тэр одоо Хет улсын хатан Путу Хипаттай загтлаар харилцаад хоёр улсынхаа найрсаг харилцаанд бас хувь нэмэр оруулдаг гэсэн байгаа байхгүй. Хааны хоёр дахь албан ёсны эхнэр нь болохоор Исит Нопрет гэдэг ийм хатан байгаа. За энэ Неферти Мерембутийн адил их хатан, бас их хатан. Энэ хатны ямар гаралтай хаанхан хүн байсан нь тодорхойгүй байдаг. За тэгээд энэ сурвалжуудаас ингээд сайн үзээд ингээд үзэх юм бол түүхчид энэ хүнийг гадаад хүн байсан байх магадлалтай гэж байгаа байхгүй. Яг одоо ингээд үндсэн Египттэй угсааны хүн бишээ гэдэг. За тэгээ их хатан одоо ингээд Нефертаригаас төрсэн 8 хүүхэд гэсэн шүү дээ. Энэ 8 хүүхдүүд нь бүгдээрээ гээд юу яасан байгаа юм. Рамзесийн дараа одоо ингээд хаан ширээнд суу чадаагүй. Бүгд ингээд нас барсан байгаа байхгүй. Ааваас өмнө одоо таалалт өгсөн гэсэн. Аав нь өөрөө маш өндөр насалсан байгаа байхгүй. Жохон байж айлаа за. 3 дахь удаага одоо Рамзес Хет улстай хийсэн инхэн гэрээгээ баталгаажуулах зорилгоор бас нэг гэрэлсэн хатан байгаа. За энэ хатан нь болохоор Хетийн Хатусил хааны одоо гүнж Мат Хорнеп Брураг гэж хүн байгаа байхгүй. За энэ хатан бол Рамзесийн одоо 6 хатан 10 хэдэн татвар эмтэй. За эдгээрээс төрсэн 100 орчим хүүхэдтэй гэж үздэг. Бухрамзес гэж ярьдаг. Египтэд явж байхад бол Бухрамзес буюу 2 дугаар Рамзес 70 гаруй хүүхэдтэй гэж ярьж байсан. Тэгээ ер нь яг ингээд түүхчдийн үзээд ахаагаар бол ер нь Рамзесийн бүх хүүхдүүд нийлээд 100 бол аль хэдийнэ гарнаа гэж бас давхар яриад идэм билээ. За Египтийг 67 жил захирч 90 насалсан хүн байхгүй юу? Цэний хэлийгээд байгаа чи тий. Рамзес аль сэрүүндээ одоо ингээд амьд сэрүүндээ 12 хүүг алдсан. За энэ 12 хүүгийнх нь одоо хамгийн ихний хатнаас нь төрсэн 8 хүүхэд нь бас ингээд нас орсон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хаан бас хүнд нэг юм зовлон байдаг гэж ярьдаг шүү дээ тий. Өсөх цагт эцэгхээ алдах. Яг энэ залуу наснда хань ижлээ алдах. Өтөл наснда өр хүүхдээ алдах гэж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хаан Рамзес 2 дугаар Рамзес хаан бол өтөл наснда одоо өр хүүхдүүдэд алдаж исэн нь хамгийн том зовлон бэрхшээлэнд байсан байгаа юм. Бүх 8 хүүхдээ алдсан юм байна. Тий, 1-р хатнасаа төрсөн. Тий. 100 гаруй хүүхдтэй шүү дээ өгнөл тий. Харахгүй нэгээс нь одоо тийм олон таагаар харж гад эхэллээ. Тий, тэгээ ер нь бол 12 хүүхдээ алдсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр эртний фараонууд чинь нэг ууган хүү угсаа заламжлах ёстой шүү дээ. Тэгэхээр ингээ 1-р хүү ингээд ууган хүү одоо ингээ угсаа заламжлах боломжгүй болчих. Яг ууган хүү нь өмнө нь юу хийж исэн бэ гэхлээр энэ
Memphis гэдэг ингээ Питах гэдэг энэ сүмд тахилчаар ажилладаг байсан байгаа байхгүй. Боловсролтой эрдэм мэдлэгтэй байсан учраас эртний одоо пирамид сүм хийдийг сэргээх хамгаалах ажлыг бас хийдэг байсан. За тэгээ Рамзес нас барсны дараа бол халааг нь 13 дахь хүү энэ Мерни Питах гэдэг энэ авсан байгаа байхгүй. Мерни Питах. За тэгээд энэ бол 10 жил засагласан. За Мерни Питахын дараа одоо ингээ хатан 2 дугаар одоо Исент Нопретес. За энэ айгүй хэцүү юм аа. За энэ хатнаас 2 дугаар хатнаас төрсэн хүү 2 дугаар Сити нь бол дараагийн хаан болсон байгаа байхгүй. За ингээд Египтийн 19 дугаар династиас 4 хаан төр барьсны дараа бөгөөд хожим одоо 20 дугаар одоо династиуд эхэлж байгаа шүү дээ. Энэ эрх мэдэл одоо ингэ шилжсэн. Сонирхолтой нь 20 дугаар одоо энэ династ гэдэг одоо ингээд хугацаа залгамжлал бий болж штэ. Энэ 20 дугаар хугацаа залгамжлалаас хаан ширээнд цуусан 10 хааны 9 Рамзес гэдэг нэртэй. Тэгэхээр энэ Рамзес гэдэг хааны хэр их агуу байсан бэ? Хэр их нөлөөтөө дараагийн хаадууд нь яагаад энэ Рамзес гэдэг нэрийг аваад байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. За Рамзес хааны одоо ингээд замданшуулсан шарил тий мэдээж одоо өнөөдрийн сэдвийн хамгийн гол хэсэг. За тэгээд фараоныг таалт өгсөний дараа бол тахилч нар бол булчнаас нь шарлийг нь зөөгөөд хаадын хүндэд нууц агуулхад хадгалж байсан байгаа байхгүй. Тухайн үед хаад язгууртан хүмүүсийн булшиг тонох үйл явдал мэдээж түгээмэл байсан. За тийм тул одоо шарлийг нь ингэж зөөдөг байсан. Тэгэхдээ Рамзесийн шарлийг нэг биш бүр 5 удаа зөөсөн байгаа байхгүй. За ингэж зөөхтөө өөр газар нуусан. Эхлээд түүнийг аавынх нь буюу нэгдүгээр одоо Ситигийн те бунханд оршуулсан ч тонулч шарлийг нь олчихчих. Ингэн гут нь ахаа дараа нь одоо ингээд хатангийнхан бунх руу шилжүүлээл ахаа цаашаага яасан бэ гэхлээр дараагийнх нь одоо ингээд нэг Аменхотеп гэдэг хаан багш те фараон за энэний бунханд бас шилжүүлсэн байгаа. За ингээд шилжүүлээд яваадсан боловч бунхныг ингээд тонулчд ингээд нээж олох те ингээд иймэрхүү зүйлүүд гараадсан юм байна л да. За ингэн гут нь яасан бэ гэхлээр улмаар нэгдүгээр одоо ингээд Аменхотепийн бунхнаас дараа нь шилжүүлэхдээ энэ юу яаж байгаа байхгүй. Дээр ээл бахирыг ингэж нууц агуулхад хадгалсан гэж байгаа байхгүй. За хожим нь энэ агуулхыг нэгэн араб гэр бүл санамсаргүй олоод тэндээсээ олсон эд үлгийн зүйлсийг хууль бусаар Европ руу наймааж эхэлсэн нь археологчдын анхаарлыг татсан байна. За ингээд Египтийн түүхийн дурсгалын алба эдгээр зүйлсийг их сурвалжийг нь тогтоох тусгай ажиллагаа явуулаад эцэст нь Рамзесийн шарлийг илрүүлсэн нь 1881 онд албан ёсоор шарлийг нь гаргаж авсан. Шарлийг ороосон даавн дээр нь нэр нь бичээстэй байсан нь судлаачдын ажлыг улам хөнгөлж агуу Рамзес гэдгийг нь даруй тогтоосон. За улмаар 1902 онд археологч Кастн Масперо Кейрт одоо энэ Тахирийн талбайд байрлах Египтийн музейг нээхдээ шарлийг нь тэнд байршуулсан байгаа байхгүй. За ингээд бас шууд дуусчаагүй. За одоо Египтэд байгаа фараонуудын бунхан тэд нар ч одоо шарлуудыг ингээ гаргаж ирээд музей тавих те ил музей болгох иймэрхүү зүйлүүд хийгээд нь штэ. Энэ нь өөрөө буцаагаад энэ шарлаа устгах зүйл болоод байгаа байхгүй. За Францын эмч Морис Букай гэдэг энэ хүн бол Рамзесийн шарлыг Парис руу авчирч сэргээн засварлах санааг 1975 онд гаргасан байгаа байхгүй. Тэр тухайн үеийн Египтийн ерөнхийлөгч Анвар Садатын эхнэр Жихан Садаттай ингээд ийм сайхан харилцаатай байсан бүгд үүгээрээ дамжуулаад Каир дахь Египтийн музейд нэвтэрч судалгаа хийх боломж олцсон байдаг. За ингээ Морис эмч 2 дугаар Рамзес түүний хүү одоо Мерин Питахтай нарын занданшуулсан шарлыг нарийн шинжилсэний дараа шарил ер нь муудж байна. Энэ мөөгөн цэрт идэгдэж байна. Ийм учраас энэ бол төд удалгүй одоо ингээ те устж үгүй болно. Ийм учраас үүнийг Парист аваачиж сэргээн засах санал гаргасан нь Египчүүд эсэргүүцэд эхэлсэн. Түрүүний Этиоп улсын нэг шүтэг бишрэлтэй яг адилхан байгаас те. Гар хурж болохгүй одоо гэдэг санаа явж шүү дээ те. За хоёулаа хамтран ажиллагчаа. За тийм. Танилцуулах. Манай нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажиллагчаар Future of Lifestyle Toki application юунд итгэж ажиллаж байна. Тэгэхээр одоо манай жолоочт маань бас Toki application-ыг татсан байгаа. Тэгээд Toki-тэй жолоочт энэ оны дуустал Toki-гоор зогсоолын төлбөртэй 10% хөнгөлөлт, дата эрх, топ моторсын үйлчлэгээний хөнгөлөлт, power bank түрээслэх хэрэгүүдээс одоо өөрт хэрэгтэйг нь сонгож авах боломжтой байна. Toki application-тай багт нөгөө одоо зогсоол энэ төр зогсож байгаа төлбөрөө төлөөд заавал нөгөө хүн вэ нөө энэ төр гэдэг байхгүй тий бас их амар хэлбэр болсон байлаа. Тэгээ мөн одоо энэ Петровис, Сод Монгол, M-Oil, Eco-Oil зэрэг шатхуун түгээх станцуудаар үйлчлэхдээ Toki кредит ашиглан төлбөрөө зээлэр төлөх боломжтой.
Тэгэхээр зөв зүйлдээ хэрэгтэй үедээ ашиглах дижитал зээлийг та бүхэн санал болгож байна. Хүмүүс ч одоо нөгөө янз бүрийн аппликейшнуудаар баахан өртөө болцсон тийм байдаг. За харин энд бол одоо зөвхөн хэрэгтэй зүйлдээ бензинэл одоо хэрэгтэй зүйлдээ л зарцуулж таарна тий. За Toki кредит үйлчилгээг ашиглан бүх супермаркетууд болон шатхуун түгээх станц зэрэг Toki Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах за дижитал зээл юм. За бэлэн мөнгө болгон гарах боломжгүй тэгээ гол шалтгаан нь одоо хэрэглэгчийн шаардлагагүй зүйлд мөнгө өрөхөөс сэргийлэн хэрэглээндээ ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл. Машинтай хэрэглэгчид зогсоолын төлбөр, татвар торгуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг бүх үйлчилгээндээ одоо нэг дороос Tokiтой байхад аль ч асуудлаа шийдэх боломжтой байна. Тэгэхээр та бүхэн Toki аппликейшнийг хэрвээ татаагүй бол дааварай. Дэлгэрэнгүй мэдээллийг Toki Цэгийн сайтаас аваарай. За ингээд технологийн инновацийн шин шийдлүүдийг үзүүлж байгаа Future of Lifestyle авраатай Toki-ха хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За тэгэд мэдээж Парист зөөж аваачиж энийг сэргийн засварлах хэрэгтэй гэдэг юм санал гарч байгаа. Тэгээд ард түмэн эсэргүүцээд байдаг тий. За яг энэ үед нь бол Францын ерөнхийлөгч Валери Жаскарт Эстен гэдэг хүн Каирт албан ёсны юм альчлал хийгээд ингээ хийхийнхаа хариуд нь бол хариуд гэх юм уу да ингээд хилцээр санал тий ингэж тавьсны үндсэн дээр 1976 оны 5 дугаар сард Рамсесийн шарилыг Парист төр аваачих шийдвэр гаргасан байгаа байхгүй юу. За ингээд 76 оны 9-р сарын 26-нд Парисын Ли Буржинес буудалд фараоны шарилыг зөөвөрсөн цэргийн онгоц газардж байгаа. Эртний одоо алдартай фараон ирж штэ тий. За агуу хааны шарилыг дэлгэсэн одоо ингээд үзэсгэлэн дөөлөнд дэгдэж Европын орнуудаас олон жуулчин Парисыг зорж байв. Францын хэвлэлүүдээр Рамсесийн шарилыг аврах юм шаардлагатайг уриалсан компанид ажил өрнөж үүний үр дүнд Египтийн мумиг сэргээн засварлах ажлыг Эрдэнэтэд даатгах зөвшөөрөл өгсөн байна. За ингээд Парисын одоо ингээд этнологийн музейд тусгай өрөө байгуулж хэдэн сарын турш шинжилгээ сэргээн засварлалтын ажил хийж гүйцэтгсэн. 2021 оны 4-р сард Египтэд одоо фараонуудын алтан жагсаалыг зохион байгуулсан байна. Фараонууд. За өөрөөр хэлбэл эртний Египтийн 22 фараоны шарилыг Египтийн соёл иргэншлийн үндэсний музейд залсан нь энэ болж байгаа байхгүй юу? Ийхүү соёл төгөлдөр байршуулсан муминуудын дунд 2 дугаар Рамсес ч бас багтж байгаа. Өргөөндөө морилох нь ингээ тий одоо өөрийнхөө одоо музейдээ ирж морилж штэ. За нас барснаас хойш 3000 жилийн турш олон орон дамжиж туулсан агуу фараон 2 дугаар Рамсес ийхүү өөрийнхөө одоо ингээ музейдээ тий төвхөнсөн байгаа юм. За ингээ дашранд дуртахад саяхан Их Британий одоо ингээ Ливерпул хотын Джон Мурсийн их сургуулийн Фэслап гэдэг судалгааны баг тухайн үеийн барилгын сүмд ингээд сийлэгдэж үлдсэн зураг түүхэн их сурвалжийн үндсэн дээр Рамсесийн одоо тий 40 настай үеийнхэн 3D төрхийг нь гаргаж авсан байдаг. Рамсес тухайн үеийн хүмүүсээс илүү өндөр буюу метр 70 орчим одоо ингээ метр 70 см тий орчим өндөртэй, цайвар царайтай, улаавтар өстэй, өндөр хамартаагаар дүрслэлсэн байгаа. За 2 дугаар Рамсесийн гэр бүлийн бунхан бас олдсон байдаг. Гэр бүлийн бунхан. 1955 онд Америкийн археологч Кент Уикс гэдэг хаадын хүндэд нэгэн даруухан бол шилжүүлсэн байгаа байхгүй. За энэ бол гаднаасаа маш энгийн хаад язгууртных гэмээргүй харагдаж байсан нь уг булш бол 2 дугаар Рамсесийн гэр бүлийнхэн байж таарсан. Рамсесийн 52 хүүг нэг доор энд оршуулсан байж магадгүй гэж судлаач таамагладаг. Гаднаасаа ямар ч бичээс сийлбэргүй, чимэглэлгүй ингээ тий ямар ч одоо энэ ойл чимэглэлийн сэлтгүү тий шороонд дарагдсан К5 хэмээх энэхүү булшинд археологчид 4-7 хоногийн турш маллах хийсний үр дүнд газар доорх цогцлбор руу орох хаалгыг илрүүлсэн. Газар доор үндсэн хонглоос хоёр тишээ салаалсан юм тэвс хэлбэртэй тий тэвс ингээ хоёр тишээ салаалж штэ. Хэлбэрийн олон хонгил сүмийг хэмжээний одоо ингээд тахимуудтай 67 өрөө бүхий том бунхан нь Рамсесийн хөвгүүдийнх ер нь яг ийм 100 орчим өрөө байж магадгүй гэж одоо ингээд судлаачид үзээд байгаа байхгүй. За бунханы хаананд бол Рамсесийн 4 хүүгийн нэрийг сийлсэн байдаг. 1995 онд мөн хаадын хөндийгээс Рамсесийн хайртай хатан Нефертаригийн одоо бунхныг олсон. Энэ бол бас хөвгүүдийн булшнаас тутахааргүй туйлаан дэгдээсэн нээлт байгаа байхгүй. Хөвгүүдийн булшны адил гаднаасаа энгийн харагдаж байсан энэ бунхан дотроо одоо ингээ гайхамшигт нарийн чимэглүүдтэй уран сийлбэр хээ хуартай байсан. Бунханы хананд
Нефертари одоо Рамзес хаантай шашны үйл хийж байгааг дүрсэлтэнд харуулсан зураг сийлэстэй байснаас гадна гол хэсэгт Нефертаригийн шарилыг залсан ингээд ор байрлуулсан байгаа байхгүй. За Африк Египтийн судлаачид хамтран булшийг судалж сэргээн засварлах ажлыг хийж байгаа бөгөөд хаадын хүндийд хамгийн сайн хадгалагдсан булшнуудын нэг гэж үздэг. За энэ бунхан дотор орж үзсэн. Хаадныхан бунхан дотор нь бас нэлээд гүнзгий цаашаага явдаг. Тэгээ ер нь яг ингээ хаадын хүндийн тэр бунхан доторуудад орж үзэхээр саяны нөө шатаар ингээд мотор хийгээд ингээ шатан ингээд хийцэн байгаа гэдэг шүү дээ. Энэ нь өөрөө яг нөө бунханыхаа үндсэн төв одоо нөө нэг чулуун зам байгаа шүү дээ, шат байгаа шүү дээ. Эдгээрийг ингээ хамгаалж хийсэн. Тэгэл ингээл эхлээл оронгууд ч л ингээл ханаар ингээл битүү одоо ингээл нөө зураг сийлэстэй. Эдгээр чинь бүр ингээ 3000 жилийн өмнөх 3000 жилийн өмнө байх чинь яг өмнөх одоо тэг өчигдөр уржигдөр зурцсан юм шиг өнгөнүүд нь ингээ ялгарч харагдаад байгаа байхгүй. За тэгээд энд яг нэг тасалбараар бол нэг юм 3 бунхан үзэх эрхтэй байдаг. Тэгээд манай аялагч нараас бас жаахан юу байсан настай хүмүүс явсан. Тэгээд сүүлд нь хөл өвдөд байна гээд миний хүү үзэхээр юу аваад таваа гээд би нэг 5-ыг үзсэн. Тэгээд 5-ыг орж үзсэн. Тэгээ тэр орж үзэх болгонд бол тэнд зарим бунханд нь бүр ингээд тэр авсыг яаж оруулсан юм бэ гэ хаалгаар орох боломжгүй том авс хүртэл тэнд байгаа даа. Хаалгаар багтахгүй. Бараг нөгөө талаас нь оруулсан юм уу гэмээр тий. Ингиж одоо тэр уулыг ингээд зүсээд нүхлээд тий. Тэр дотор ингэж бунханг бүр ингээд маш нарийн зохион байгуулалтаа хийдэг юм байлээ л дээ. Тэгээ энэ яг хаадын хүндийн яг энийг би өмнөх дугаарууд дээр ярьсан хаадын хүндийн өөрөө юм яг шинэ хаанчлалын үеийн хаадуудынхаа бунханг нууцлж хийсэн нууцлсан. Хинч тэр хаадуудаа тоноолохыг хүсэхгүй штэ. За ингээд пирамид байж хат ингээд тоноод исэн учраас тэр хаадын хүндийг аваачиж хийлээ, нууцлалаа. Гэхдээ энд бас нэг алдаа гаргасан байгаа байхгүй. Тэр хаадын хүндийг гэдэг чинь айгүй том уул байгаа даа. Яг тэр уулын хоороо тэр ахаад нэг пирамид чигийн босгоо хийцэн байхгүй. Тэгвэл тэр тэмдгийг харангуудаа хүмүүс энэ доор ямар нэг юм байгаа гэдэг сэжүүртээ тэр хаваар нь хайсаар агаад пирамид одоо Египтийн фараонуудын бунхнуудыг бас лээж дараалан тонсон байгаа байхгүй. Тоногдоогүй ганц үлдсэн нь тотоо хам уу. Тэ. За өнөөдрийн сэдв энэ өрөөд ингээ өндөрлж ин даах. За баярлалаа. Дэлхийн хамгийн гайхалтай гэсэн олдруудын талаар өргөжлөлтөнд цорол болгон та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийн дугаар сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Future of Lifestyle Tokyo аппликейшн болон за худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи компани ивэнтдгээ ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Одондор радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. За машиныхаа бас FM-ийг 107 юм уу 83.3 гээд та бүхэн маань тохируулаарай. Та хамтаа байсан үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Маратагчтайгаа дараагийн дугаараар ирэх болцгоо баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.